За Ховд аймагт одоо шинэ ховд төслийг хэрэгжүүлж 19 оноос хэрэгжүүлж байгаа. Шинэ ховд төслийн бас одоо нэг хэсэг нь бол шинэ хөдөө. Монгол Улсын засгийн газрын хөдөөгийн сэргээлтийг одоо бий болгох, хөдөөд амьдарч байгаа дэргэдээ ажилтаа орлоготой аж ахуй бизнес эрхлэх бололцоо боломжийг бүрдүүлэх зорилготой. За шинэ хөдөө төслийн хүрээнд бид нэр Ховд аймгийнхаа одоо нийт 17 суманда одоо энэ хадлагын иж бүрэн тараахтар 110 морины хүчин чадалтай, 90 морины хүчин чадалтай, дээрээс нь 30 морины хүчин чадалтай одоо тракторуудыг иж бүрэн одоо тийм хадлагын тоног төхөөрөмж, төмөс тарих тийм үү иж бүрэн тоног төхөөрөмж. За мөн бас комбайнтайгаар одоо иж бүрэн өгч байгаа. За хаврын тариалт одоо эхлэгч энэ цаг үед одоо үндсэндээ маш их одоо цаг үе нүдэ олсон энэ тоног төхөөрөмжүүд манай сум болгон газар тариалал эхэлдэг. Одоо тариаланчтай одоо тийм жигд тэгш одоо хүртээмжтэйгээр хуваарлаж газар тариалан үр тариагаа тий ногоогоос тарих бололцоо боломж өгдөг. Одоо энэ харагдаж байгаа энэ 110 морины хүчин чадалтай тарахт бол үндсэндээ 100 га газрыг одоо иж бүрэн боловсруулалтын газар тариалангийн одоо газар хагалах, хагалсан газараа тийм үү шороо чулууг нь ботолж тэгшлэх, за дээрэс нь одоо тийм үү үрд төмөсний үр суулгах, дараад нь одоо хураах гэдэг бүх юм дагалдаж байгаа. Үндсэндээ өөрөөр хэлэх юм бол 100 га газрыг одоо бүрэн одоо иж бүрэн одоо газар тариалах бололцоотой. За нөгөө талаас бас балын гаралтай түүхэд арьсыг тийм ангачтай боловсруулалтыг, ноосыг ангачтай боловсруулалтыг цүү одоо мах боловсруулах ийм төхөөрөмжтөөс гардуулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол малчтын одоо бас орлогыг нэмэгдүүлэх, түүхэд бас анхан шатны боловсруулалт хийх үнэ хөрвөлтөнд зориулсан хонь хяргадаг одоо хайч. За хяргасан хайчнаад хогноос нь цэвэрлэдэг одоо цэвэрлэх машин. Цэвэрлсэн одоо ноосоо одоо самнах тийм үү. Ийм одоо төхөөрөмж ноосны гэх мэтлээ одоо анхан шатны бүх боловсруулалтыг балын одоо арьс шиг элдэх төхөөрөмжүүд гэх мэтлээ одоо балын анхан шатны боловсруулалтыг хийж өргөх төхөөрөмжүүдийг бас сум болгондоо гардуулж өгч байгаа. Ийм байдлаар малчтын одоо орлогыг нэмэгдүүлэх, балын гаралтай түүхэд анхан шатны боловсруулалт хийх төхөөрөмжүүдийг сум болгондоос жишг болгож өгч байна. За мөн бас сум болгондоо газар тариалан эрхлэгчтэй бас тийм газар тариалан иж бүрэн тоног төхөөрөмж тараагтрыг одоо сатгалж байгаамаа. Засгийн газрын бас одоо шинэ хоршоо хөдөлгөөн өрнөж байгаа тийм үү. Энэ шинэ хоршоо хөдөлгөөн өрнөж одоо тийм үү хоршоод маань нэгдэж нийлээд энэ одоо газар тариалан мал аж ахуйн одоо анхан шатны боловсруулалтыг илүү одоо өндөр бүтээмжтэй ажиллахад энэ одоо анхдагч нь болж Ховд аймагт одоо жишг тоног төхөөрөмжүүдийг бид иж бүрэн өгч байна. Үүний одоо өр өгөөж гарч Монгол улсын одоо 330 сумдыг ингэж ажиллах ёстой гэдэг загвар жишг болоосоо гэж бодож байна.